Одоо бүгдээрээ Ширээ Чинмаа багшийн зохиол бүтээлээс төвөрлөн гаргасан бяцлаглалын 101 арга номноос амьсгалаа ухаарах нь болон анхлуун цэцгэнд хуйлах нь гэсэн 2 дасгал хийх болно. Бяцлагахдаа сандал дээр юм уу завилж сууж болно. Гол нь бие дэвтээхэн тухтай байдлаар суух хэрэгтэй. Нурууц их, нүдээ хагас анина. Эхний удаа нүдээ аньсан ч болно. Нүдээ аниж бяцлахаар нойрны ертөнцид автчихдаг тохиолдол байдаг учраас нүдээ хагас анихыг хичээгээрэй. Биеийн бүх булчингаа суларч байна гэж мэдрээрэй. Бяцлагалд зөв амьсгал туйлын чухал. Бяцлагаж байхдаа амьсгалаа аль болох аажуухан хамрын дор хялгас барьсан ч хөдлөхгүй байхаар тийм удаан зөөлөн аваарай. Тэгээд амьсгалаа гаргахдаа амьсгал авснаасаа ч удаан гаргахыг хичээгээрэй. Хэрв болмоор бол амьсгал авч гаргахын хооронд амьсгалаа төр зуур бариарай. Чадвал хідэн хорон бариарай. Хэцүү бол тэгэх хэрэггүй. Бяцлагаж байхдаа биедээ эвгүй нөлөөлөх зүйл хизээж битгий хийгээрэй. Бодол орж ирвэл тоохгүй орхино. Зөвхөн амьсгал дээрээ төвлөрнө. Гүнзгий хэвлийгээрэн амьсгалахыг хичээгээрэй. Одоо хідэн хором амьсгал дээрээ төвлөрье. Өөрийгөө бяцлаглалын гүнзгий төлөвт орсон гэж мэдрээрэй. Бодлыг тоохгүй орхино. Зөвхөн амьсгал дээрээ төвлөрөөрэй. Гүнзгий хэвлийгээрэн амьсгалахыг хичээгээрэй. Та өөрийгөө тоошгүй олон цэцэг ургасан цэцэрлэгт хүрээлэнд байна гэж төсөөл. Тэр дундаас өөрт таалагдсан нэгэн цэцгийг сонгож аваад хажууд нь очоорой. Тэр цэцгийн гуа үзмжийг нь багтаж
Анхлам сайхан үнэрийг нь мэдрээрэй. Тэгээд яг энэ цэцэг шиг үзэсгэлэнтэй сайхан ариухан байхсан гэж би ямар их хүснэ вэ гэж хэдэн удаа давтаарай. Энэ цэцэг шиг үзэсгэлэнтэй ариухан болохыг би ямар их хүснэ вэ? Цэцэг чи ямар ариухан юм бэ? Цэцэг чи ямар үзэсгэлэн төгөлдөр юм бэ? Цэцэг чи ямар анхлам сайхан үнэртэй юм бэ? Тэр цэцэгнээс хэсэгхэн гуай сайхан таны дотор нэвтрэн орсон гэж төсөөлөөрэй. Тэгээд тэр цэцэгнээс олж харсан гуай сайхан ариун чанар, анхлам тансаг үнэр зэрэг бүхэл сайхан чанарууд нь таны дотор аажмаар нэвтрэн орж байна гэж мэдрээрэй. Тэр бүх бурханлаг чанарыг өөрийнхөө дотор оршин байгаагаар мэдрэхийг хичээгээрэй. Тэрхүү цэцэг таны хайрыг хичнээн их татаж байсныг, бас танд хичнээн их баяр баясгал хайрласныг эргэн сана. Эхэндээ цэцэг танаас ангид тусдаа оршиж байсан ч цэцэгний гуай үзэсгэлэн хийгээд оршихуйг та өөрийнхөө дотор зүрхэндээ баг багаар татаж авчирсан. Одоо танд би гэж үгүй, бодол ухаан гэж үгүй. Та өөрийгөө тэрхүү үзэсгэлэн төгс цэцгэнд хувилсан агаад ондоо юу ч бус гэж мэдрээрэй. Та үзэсгэлэнтэй сайхан цэцэг болон хувирсан болохоор өмнө нь тэр цэцгийг хайрлаж байсан шигээ тийм ихээр өөрийгөө бахтан биширч хайрлах нь лавтай.
өөрийгөө ариун, үзэгсэлэнд цэцэг болсон мэдрэмжээ хадгалаад нүүрэндээ инээмсэглэл тодруулаад бяцлаглаа өндөрлөж болно.